манай аав Мисаслын эмчүүн энэ анх Булган аймгийн эрүүл мэндийн газрын даргын төвшөлөөр 75 онд манайх Эрдэнэ хотод ирж манай аав анхны одоо Мисасл гэдгийг анх энэ нутагт хийсэн хүн байна. Анх олгоо хагалгаа хийлгээд дараагаар нь одоо кесар хагалгаа хийгдэж энэс хойш Эрдэнэтийн Мисаслын төв одоо бичигддэг. Өдөө орон нутагт хийгддэг хэдэн тооны хагалгаануудтай дандаа голдуу яаралтай тусламж төвчилж байдаг юм уу, ухруулгын үед юм уу, одоо цоорх байд юм уу гэл одоо хөвчлэн тиймэрхүү хагалгаанууд хийгддэг. 2005 оноос эхэлж одоо дэлхийд даяар энэ Доронгийн Мисасл гэдэг чиглэл гарч ирсэн юм байна. Тэгээ энэ үед улсын клиникийн 1-р төв эмнэлгийн эмч тухайн үед яг Хөдөлмөрийн Баатар аваад исэн Отхон далай Нямхүү гэдэг хоёр Хөдөлмөрийн Баатар нэг Араашар гэдэг эмчийг авчирч манай эмнэлэг дээр тэр тухайн үед би энэ эмнэлгийн дарга байлаа. Авчирч энэ чагал анх удаа 2005 онд Доронгийн Мисаслыг хийлгэсэн. Хоёр хүн тэгээд 3 дахь дээр нь одоо нэг Доронгийнх нь гэрэл үүсгэж шатчаал одоо бид нар одоо энэ Гокын соёлын ерөнхий эмчээс нь дандар эмчтэй нийлээд энэгээр түүнгээр ингээд гэрэл үүсгэж олж амжаагүй ингээд 2 удаа хагалгаа анх удаа хийжсэн. 2007 оноос энэ Монгол улсын хэмжээнд хөдөө орон нутгад анх удаа өөрийн эмч нарын хамтаар анх Доронгийн Мисасл гэдгийг анх нутагшуулсан. Энэ үед бол тэр Свансны сан гэж энэ сангийн одоо төслөөр одоо Америк нэгдсэн улсын бас эмч Эрбрайс гэж миний багш анх энд одоо бүх одоо хойд бүсийн дархан сэлэн Булган Хувьсгал аймагуудын Мисаслын эмчнэрийг энд цуглуулж 14 оны сургалт семинар хийлгээд анх удаа бид энэ дээр өөрийнхөө эмч нартай тэр багшийн удирдлагын дор анх одоо Монголын төвхөндөлтэй анх удаа хөдөө орон нутагт гэж Доронгийн Мисаслыг хийснээс хойш одоо бараг 20 жил болж байна. Энэ Доронгийн Мисасл гэдэг бол одоо хүнээр том хэмжээний зүслэг хийхгүй хэдэн жижиг одоо утганы үзүүр оруулсан юм шиг юмар оруулаад юм аваад тэгэл гаргацдаг. 1 юм уу 2 хоноо ажлын одоо хөдөлмөрийн чадвар алдалт бусад одоо юмнуудад одоо шарах идэж будаалах гэсэн байхгүй ийм сайхан болсон. Энэс хойш бол ер нь тэгээд бүх салбарууд л явж байгаа л да. Одоо манай дээр бол эмэгтэйчүүдийн Доронгийн Мисасл, бөөрийн Доронгийн Мисасл, одоо өвдөгний Доронгийн Мисасл гэдэг одоо яг энэс ингээд салбарлаад одоо их гоё цэцгэлж өгч байна.